Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан үндэсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Дорногов аймагт. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх суур асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм а. Тиймээс хүн амын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл зөв амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, догтвортой, хүртээмжтэй хангах зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын ерөнхийлөгч санаачлан улс даяар хэрэгжүүлж байна. Дус хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах зөвлөлт уулзалт хангаа болон хойд бүсэд амжилттай зохион байгуулагдсан. Энэ удаад бид Говийн бүсийн аймаг буюу Дорноговьт ажиллаж 200 гаруй хүнс үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөлттэй уулзлаа. Хүнс үдээж ухаан салбарыг Монгол Улсын ерөнхийлөгч санаачлаад цагаан алт хүнсний усад үндэсний хөдөлгөөнүүдийг эхлүүлсэн Монгол Улсын засгийн газар санаачлаад Атрын 4-р аян шинэ хоршоо хөдөлгөөнүүдийг эхлүүлсэн. Ингээд энэ хөдөлгөөнүүд нь бүгд нийлээд бараг 9.7 их найдын төсөв санхүүтэй 4 том хөдөлгөөн энэ хүнс үдээж ухаан салбарт яг одоо эрчимтэйгээр ажиллаж байна. Доктортой ханган нийлүүлэлт хэрэгтэй байгаа. Чанар стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл хэрэгтэй байгаа. За цаашлаад энэ олон ажлын байрууд бий болоод суурьшилт бий болоод ингээд цаашаа явахаар бид яах ёстой вэ гэхлээр өнийгөө дагсан үйлдвэрлэлүүдийг хүнсний хангамжийн найдвартай хүсрүүдийг бий болгох ёстой. Бид аймгийнхаа хүн амын бол махны хэрэгцээг 100% хангаж байна. За сүүний хэрэгцээний 76%, урлан бүтээгдэхүүнээ 6.6%, төмс хүнсний ногооныхоо 25% хангаж байна. За өндөгний үйлдвэрлэл бол 73%-ийг орон нутгаас хангаж байна. Манай говийн нөхцөлд бол ерөөсөө нар тэгээд энэ манай гэрэлтүүдийг юуны дулааны хувьдуулах нөөц боломжуулах сайнтай ямар төрлийн тармил ургуулсан бол боломж бол бүрэн байна. Атрын аяны хүрээнд хэрэгжиж байгаа хөнгөлтөө зээлийг 3 дахь жилдээ аваад үр дүнтэйгээр ашиглаж байгаа. Энийгээ бас баяртайгаар та хэдэд уламжилъя. Стандартын тийм лабораторитой үйлдвэр байгуулах юм бол манай Дорногов өнөөдөр махан аюулгүй байдлыг хангана. Одоо ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал аюулгүй байдлын хүрээнд санаачлалыг сайхан явсан. Энэний хүрээнд бид нар дэмжлэг аваад одоо ингээд энэ үйл ажиллагаа эхлээд их одоо амжилттай явж байгаа. Ер нь бид нар одоо ингээд стандартыг ярихаас өмнө юу яах хэрэгтэй вэ? Одоо хүний нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй. Хүний нөөц бүрдүүлэхэд бол одоо ингээд манай болохоор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэнгүүд хүнсний технологич, хүнсний инженер манай аймгаас олдохгүй байгаа байхгүй юу? Бид нар орон нутагт бол энэ одоо орон нутгатайгаа бид нар хамтарч ажиллаад хөдөө аж ахуйн салбарт ямар хүнсний салбарт ямар мэрэгчлэн нээлт хэрэгцээ байна вэ? Тэрийг бэлтгэе. Дорногов аймагт хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлттэй зээл 8 сумын 38 иргэн аж ахуй нэгж хамрагдан хамгаалагдсан хөрсний тариалалтыг 7600 м2-аар хүнсний ногооны зойрын хангамжийг 30-100-ны 49%-аар, төмс хүнсний ногооны хангамжийг 2.5%-аар нэмэгдүүлсэн байна. Мөн хурлын үеэр хүнсний хувьсгал мэргэжлийн холбоо болон ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн салбар хороог байгуулж тэргүүнийг томиллоо.
Хүнсний бясалгал төрийн бас байгууллага бол хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх энэ олон аж ахуйн нэгжүүдийн нэгэн араа шүтэн болж ажилладаг гэдгээр бас давуу талтай. Дорногов аймагт бол одоо энэ хүнсний бясалгал аюулгүй байдлын энэ хөтөлбөр бол бас нэлээд амжилттай хэрэгжиж байгаа. Ялангуяа газар трейдингийн чиглэлээр манай орон нутгаас бол бас тусгай бодлого хөтөлбөр боловсруулаад нэлээд хөгжүүлж байна. Өдөө орон нутагт юу хамгийн их шаардлагатай байдгүй гэхэд миний бодлоор бол энэ нэгдүгээр хүнс үйлдвэрлэлийг энэ чиглэлд ажиллаж байгаа үйлдвэрлэгчдийн мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудал хамгийн чухал нэгдүгээр тавигддаг. Энэ уулзалтаар гарсан санал зөвлөмжүүд цаашд улс орон нутгийн бодлого төлөвлөлт хэрэгжилтэнд боттой бунгаар оруулна гэж бодож байна. Билчийн санаачлалын хүрээнд хүнсний хангамж аюулгүй байдал хүнсний хөдөлгөөн өрнөд явж байгаа энэ тохиолдолд бид нар аймгийнхаа хүнсний хэрэгцээг өөрсдөө хангахад дээрэс нь энэ аймгийнхын томоохон аж ахуйн нэгжүүд рүү хүнсээ нийлүүлдэг болох ийм томоохон боломжууд байгааг бас дорноговчууд дурдж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн үүдэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорногов аймагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайн шан суманд үйл ажиллагаа явуулдаг Хашаатын говийн цаг компани бизнесийн гараага 2019 онд ингийн сүүгээр өрхийн бичил үйлдвэрлэл эрхэлснээр эхэлж хүнсний хангамж аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлтөө зээлд хамрагдан 2022 оноос ингийн сүүний үйлдвэрлэл эрхлэх болжээ. Би бол ер нь бол одоо нөгөө эрчүүл моринд ордог гэдэг шиг би бол тэмээнд л орсон. Ингийн сүүсүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 2019 онд бол өрхийн үйлдвэрлэгчээс үйл ажиллагаагаа эхлээд 2022 онд болохоор яг компани одоо гэрчлэгийг аваад компани байгуулсан байгаа. Тэгээд компани байгуулснаар болохоор иргэд болон хоршоочтойхоо одоо сууг бас нэмэлтээр худалдан аваад тэгээд одоо ингийн сүүний бүтээгдэхүүнийхаа нэр төрлийг нэмээд ингийн одоо дан ганц хоормог одоо борлуулдаг байсан бол ингийн буцалгаа мөн дээрээс одоо энэ жилээс эхлээд ингийн одоо аарцны нэрмэл тэ мөн дан ингийн ааруул мөн одоо тэмээний борц гэх мэтэн бүтээгдэхүүнийг бол нэр төрлөөр нь бол нэмж байна. Тэмээний бүхийг болохоор ингэж нөгөө бид нар авж агаад ингээ нөгөө чанаад давсалцдаг байхгүй. Тэгээ ингээ борцтойгоо тэр амар гоё яг ингээ сүүл шиг гоё яадаг. Удирдлагын түвшинд байгаа хүмүүс бас энэ талаар энэ бизнес хийх гэж маш олон залуучууд байгаа хгүй юу надтай ажиллах. Энэ залуучуудыг дэмжиж ийм гоё стандарттай гоё хуультай тийм болгоод өгөөсэй. Хил гайл нь гоё гардаг байгаасай гэж хүсэж байна. Цагаан сүүний буян үйлдвэр өдөрт 500-аас 800 литр сүү боловсруулах 104.4 м квадрат бүхий үйлдвэрийн цех 24 куб метр багтаамжтай хөргүүртэй бөгөөд 13-аас 15 нэр төрлийн сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж 12 хүнийг ажлын байраар хангаж байна. Ингэхдээ сургууль цэцэрлэгийн өдийн цай хөтөлбөрт бүтээгдэхүүнээ өгдөг бөгөөд одоогоор 60 гаруй хүүхэртэй фермийн аж ахуй сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хүнсний худалдаа газар тариалангийн чиглэлээр жилийн 4 өдрөлд үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөр болгон бол одоо сүү тараг, өрөм зөөхий аарц ааруул гардаг. За тэгээд одоо эдгээрээс бүгднийг одоо хаагур зарж байна одоо сургууль. За яг нь ер нь сургуульчлалаас гадна өөрийн нэрийн нэг жижиг төвцтэй. Тэрүүгээрээ ерөнхийдөө борлуулж байна. Номинд бас бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. За мөн аймгийнхаа бас зарим нэг супермаркетаар хүргэж нийлүүлж байгаа. Тэгээ ерөнхийдөө бараг борлуулалтын 80% нь сургууль цэцэрлэг шүү дээ. Одоо гэрээт байгууллагууд руу. Одоо өөрсдөө өхрийн фермтэй юу? Фермтэй. За. Үнэгээ бол ерөнхийдөө сайжруулж байгаа Монбелардын бухаар одоо сүүлийн 2 жил хэлтүүлэг хийгээд төлөө бас өөрийнхөө өхрийн чанарыг сайжруулах гэж болж байна. Одоо нэг 60 гаруй өхөр бол сайланд
явдгийг. Хүүхдүүд дуудаг. Та ахын сургууль хэдэн сэт нийлүүлдэг гэсэн бэ? Яг одоо бол энэ жилийн юугаар бол тендерээр бид нар 25 оны тендерт 10 цэцэрлэг 5 сургууль нэг 6000 гаруй хүүхдэд бол өдөрт нийлүүлж байгаа гэсэн. Өдөр болгон тий? Өдөр болгон. Тогтмол сүүгийг авдаг болчих юм бол тэд нар сүүнийхээ оромшилт хамрагдчихна. Тогтмол орлоготой болчихно. Тэгээд зөвхөн одоо нөгөө ноос ноолурыг харахаа болчихно. Тийм ээ. Тэгэхээр бол энэ хүнсний хувьсгалч ууган тэгжил зорж явж байгаа юм чинь малчтыг дэмжиж байгаагийн хажуугаар орон нутагт нэг үйлдвэрүүдийг л дэмжүүл, нэг үйлдвэрүүдийг босгоод явбал энэ бас нэлээд үр дүнгээ өгөх болов гэж харж байгаа. Мөн бид Говьсөнбөр аймагт үйл ажиллагаа явуулдаг Эрчимцэн хоньны болон Хонингахан аж ахуйтай танилцлаа. Тус аж ахуйн Мангалица буюу Хонингахааг үржүүлдэг бөгөөд хонь шиг ноостой өвлийн ямар ч хүйтэн нөхцөлд daардаггүй, хорогддаггүй, гадаа амьдралгаараа давуу талтай юм а. Мөн Монгол хоньыг Мярнуусан хоньтой ирлийдчүүлэн амьдын жин ихтэй ноосны гарц чанар сайтай Эрчимцэн хоньны аж ахуй эрхэлж байгаа юм. Мангалица гэдэг энэ өнгөр үйлдвэр. Тэрөөсөө махны чиглэлээр одоохондоо тийг зарж борлуулж үзээгүй л байна л та. Тэгээ дандаа нөгөө үржлийн хэсгээр хүмүүс нөгөө эм тоороонуудыг их аваад байгаа байхгүй үржүүлэлт хүмүүс. Тэгээ хаасаагүй тэгэл үржээл тархач л байвал юу юм уу гэдэг. Тэгээ өвөлдөө ерөөсөө эдгээр чи эндээ инкөө өвөлч чинь. Марч бид нэр эхний өрөнгөөр өөрсдөө ингэж явж үзэж байгаа л. Тэгэл ер нь зүйлдээ нэг нутгийн энэ нэг Говьсөнбөрч нэг брэндэрхөө нэг махны чиглэлээр л тийм. Яг одоо эн чинь бол зундаа бол ингээ бэлчээх чад. Тэгээ тахирчаахан болохоор араа идэж чадахгүй юм билээ. Өөрснөө гаг ургаад дөрвөл гадаа бэлчээрт гараа явчихдаг. Нөгөө эрлийзүүлэх гээл эрчимжүүлэх гээл үзээд байгаа байхгүй. Эрчимжүүлэхийн тулд заавал нөгөө нэг цэвэр үйлдвэрийг авчрахаас илүүтэйгээр Монгол хоньтойгоо эрлийзүүлээд тэгээд нэг араа юуг нь сайжруулчих гээл үзээд байгаа байхгүй. Тэгээ би одоо энэ бас малчтад хэлдэг байхгүй. Та нар одоо шинжлэх ухаантайгаа уялдуулж маллаа. Тэгэхгүй бол зүгээр бид нар дэртээрээс ингэдэг байсан тэгдэг байсан. Гэхэд тэгээд байхлаар чи малчин ч олтгоо болд юм бэ. Тэгээд ер нь эрчимжүүлэл ингээл юу яагаад ирвэл хоёул болох юм уу. Тус дэлгүүр нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлтөө зээл хамрагдаж мах хадгалах 40 тонн багт амжтай бүрэн тоноглогдсон хөргүүртэй зойр барьжээ. Ингэхдээ малын дотор гитээс толгой ширийг ангилан бэлтгэж нутгийн брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Манайх үйл ажиллагаа эхлээд 10 жил болж байна. 10 жил. Тэгээ очир мөнгөрлөг гэдэг юм байна. Манайх одоо сүүлийн 2 жил Говьсөнбөрийн ард иргэд нөөцөө махыг бэлтгэн нийлүүлж байгаа. Надлан манайхаас нөөцөө мах, хоньны махаас энэ жил гэманы мах нөөцөө савлагтаад гарч байна. Энд ингээ хийлгээд, шинжилгээ хийлгээд гарал үүслийн бичиг бүх юм тодорхой. За цаашдын зорилго юу вэ? Цаашдын зорилго одоо уг нь бол болдог бол энэ гадагшаал мах ирүүл одоо энэ 5 цулыг хаягдаад байгаа нэг босруулан ангилаад гаргавал энэ экспорт хийх гэдэг юм шүү дээ. Ингийн бол энэ бол өнөөдөр энэ маш олон ажлын байр бий болохоос гадна энэ одоо намрын цагт энийг зүгээр уртлын хогийн цагт хайчаадаг байхгүй. Би бол одоо энэ чинь өөрийнхөө худалдаж авсан малын бас хаяхад таарий. Хэрвээ энэ гадагшны гаргаад ингэх юм бол тэр хаяад байгаа бүгдийг нь худалдаж аваад энд ангилан босруулаад ийм болгоод гарах юм бол бүрэн бололцоод манай аймагт бол байгаа байхгүй. Орон нутаг дахь томилтын үеэр говийн бүсийн зөвлөлийн ангадугаар хуралдаан боллоо. Тус хуралдааныг бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй бөгөөд 5 салбар хилцүүлгийн нэг
бүсийн онцлог ба харьцуулт хэлцүүлгийн модератороор Монгол Улсын ерөнхийлөгчийн үйл үржилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр ажиллалаа. Хэлэлцүүлгээр говийн бүсийн эрчим хүч, уудуурхай түшгэлсэн үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төр хувийн хөвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд нэгдэж ажиллах хэрэгтэйг онцолж байлаа. Говийн бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаан. За ялангуяа одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилж байгаа энэ одоо хүнсний хувьсгал үргэлжлэх ёстой гэж би ойлгож байгаа. Эхний үе шат бол бас ялангуяа амжилттай хэрэгжиж байгаа. За мэдээж одоо Дархан Сэлэнгийн үр тэрэ, Төв аймгийн үр тэрэний газар гэдэг юм уу ингээд хуучин одоо цаг хугацаанд явж исэн энэ зүйлүүдийг өргөжүүлж өөр одоо бүс нутгууд ялангуяа Говийн аймагт яаж хэрэгжүүлэх вэ? Манай бусад аймагуд маань яаж одоо энэ үр тэрэгээ өөрсдөө тарих уу? Хүс тэжээлээ өөрсдөө тарих уу? Малын тэжээлээ өөрсдөө тарих уу? Хүнс ногоогоо өөрсдөө тарих уу гэдэг юм уу? Ийм чиглэлээр хамтарч ажиллах бол бүрэн боломжтой бол байгаа гэж. Тийм учраас одоо хүнсний хувьсгал 2 гэдэг энэ одоо хөтөлбөрийг бас эрчимжүүлэх чиглэлээр бол та одоо энэ ажлыг хариуцдаг хүний хувьд бас анхаарч ажиллах бид нар бас дэмжиж ажиллах бэлэн байгаа шүү гэдгийг хэлье. За баярлалаа. Энх одрогоос асууя. За говийн бүсэд маань бол одоо уулуурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Улс орны маш чухал стратегийн. За дээрээс нь энэ том цементийн үйлдвэрүүд байна. Гангийн үйлдвэр удахгүй ашиглалтанд орно. За мөн одоо нефтийн үйлдвэр баригдаж байгаа. Тэр үүнийг дагсан маш олон ажлын байрууд бий болно. Маш их хэдэн 10 мянгаар. За энэ бүгд л хүнс хэрэглэнэ. За тэгэхээр одоо энэ олон одоо би үйлдвэрүүдийн хүнсний хэрэгцээ, төрийн худалдан авалт, одоо орон нутгийн дэмжлэг, энэ тухайн орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих тал дээр, энэ жирийн дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр таны санаа бодлыг сонсъё. За Өмнөд аймгийн бүс нутагт хэрэгжиж байгаа 13 засгийн газрын 13 мега төсөл байгаа. За түүн дээр Өмнөд аймгийн бас өөрөө хэрэгжүүлэх гээд нэг говийн бүс дээрээ 4 аймгийнхаа удирдлагатай ярилцаад явж байгаа бас дахиад 13 төсөл байдаг. Жишээлбэл одоо олон улсын эсэх буудал, за дулааны цэцлэгээ станц, за бүх сумаа аялал жуулчлалын замаар холбох, төр хувийн түншлэлээр холбох өнөөдөр одоо сан жижигхэн зурчин. За бас хүнсний үйлдвэрүүдийг үйлдвэрлэлийн бүсийг аймгийнхаа хөрөнгө оруулалтаар ингээд байгуулж байгаа. Тэр болгон дээр байгуулсан бүсүүдээс татварын хөнгөлөлт, говийн бүст хөнгөлөгдөх, чөлөөлөгдөх асуудлуудыг бас 4 аймагтайгаа ярьж байна. За Өмнөд аймгийн хувьд бол жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр жил болгон 5 тэрбум төгрөг тавиад явдаг. Яг үнэхээр одоо яг жижигдэн үйлдвэрээ эрхэлж байгаа хүмүүс нь бол яг эзэн нь одоо тэр зээл авдаг болсон. Говийн бүсэд уудуурхайд түшиглэн цахилгаан эрчим хүчний болон хүнсний үйлдвэрлэл хөгжих асар их боломж бий. Мөн түүхийн дурсгалт газар байгалийн үзэсгэлэн арвин учраас аялал жуулчлал өргөжин тэлэх таатай нөхцөл юм. Уг нөөц бололцоог ашиглаж үндэсний үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжин хүнсээ дотоодоос хангахад хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлэхийг Дорногов аймгийн үндэсний үйлдвэрлэгчид хэлж байлаа. Ийхүү Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний орон нутагт хэрэгжилт үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт Дорногов аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн